За ликрэл numbers гэнэ. Ликрэл гэх юм уу? Хичрээл гэх юм уу? За би ликрэл тоонууд. За reverse and that. 47-г хөрвүүлээд хөр төр нэмэхээр 121 тэр нь календраа гарч яваа. Зарим тоонууд бол календраа гарах гэж боо юм болдог гинэ. Энэ бол 3 юм болсон юм шүү дээ. Эхлээд ингээд дахиад тэрийн тэгээд нэг календраатай авчирсан байна. Reiterations. Зарим тоонууд бол хизээш календраа гарахгүй гэж үздэг юм байна л да. Гэхдээ тэрийг бол батлаагүй зүгээр л тийм таамаглал юм шиг. Жишээлбэл 196 гэнэ. Гэхдээ 196-ыг календраа гарахгүй гэдгийг бол баталж чадаагүй гэсэн үг шүү дээ. Гэхдээ ямар ч байсан гэсэн одоогийн байдлаар бол тэгж үзээд байгаа. Одоо календраа гардаггүй тийм тоонуудыг нь ликрэл тоо гэж нэрлэх юм байна. Жишээлбэл 196 ликрэл тоо гэх юм байна л да. Батлагдаагүй байна л шүү дээ. За юу гэнэ вэ? Энэ бодлогыг бодох зорилгоор ликрэл биш гэдгийг нь одоо календраа гарна гэдгийг батлаагүй л бол тэр тог ликрэл гэж үзье гинэ. Өөрөөр хэлбэл календраа гарна гэдгийг баталж чадахгүй бол тэр тог ликрэл гэж үзье гэж энэ бодлогын хувьд ярьж байна. Тэгээд in addition you are given that but every number. Юу 50-с бага удаа энэ алхмыг хийгээд 50-с бага удаа энэ алхам биш үү? Reverse буюу нөгөө нэг эсрэгийг нэмээд reverse-ийг нэмээд гаргах үйлдэлийг 50-с бага удаа хийгээд календрын тоо гаргана 10,000-аас бага тоонуудын хувьд бол календрын тоо гаргана эсвэл тэрийг өнөөдөр байгаа энэ одоо компьютерийн бүх ямар ч хүчтэй компьютерийн хүчин чадлыг ашиглаад календрын тоо гаргана гэж гаргаж чадна ликрэл тоо биш гэж баталж чадахгүй байгаа гэсэн үг байхгүй юу? За өөрөөр хэлэх юм бол нэг бол 50-с бага алхамд календраа гаргана. Нэг бол бүр стандарт хэдэн 100,000 удаа тавцсан ч гэсэн календрын тоо гарахгүй л байгаа байхгүй юу? 10,000-аас бага тоонуудын хувьд. За тэгэхдээ гэсэн үг. 50-аас бага нэг бол шийд олдно, нэг бол 50-аас дээшээгээ бүр амар их хүчин чадалтай компьютерээр хийгээд гарахгүй байгаа гэсэн үг. За тэгэнгүүт 10,677 бол 50-с дээш алхам хийгээд үйлдэлээ хийгээд
палиндром тоо гаргасан анхны тоо гэнэ. Одоогийн байдлаар олдсон гэсэн үг шүү дээ. Тэр нь болохоор 53 удаа алхмаа хийсэн юм байна. Тэгээ нөгөө палиндром тооны нь байна тий. Палиндром тоо нь болохоор 28 оронтой юм байна. Гайтай юм бэ тий. Гайхалтай. Өөрөө палиндром мөртлөөсөө Икрэл гэдэг тоо байд юм байна л да. Жишээлбэл 4994. За энэ нь бол өөрөө палиндром байх юм бол байгаа нь бол энэ үйлчлэгийг огт хийхгүй гэсэн үг шүү дээ. Тэр тохиолдолд бид нэр палиндром икрэл гэж үзэж болох юм биш үү? Өөрөө палиндром байх шиг нь хамаагүй. Энэ үйлчлэгийг хамгийн багадаа нэг хийн гэсэн утгаар энд баг шүү. Энэ үйлчлэг бол хамгийн багадаа нэг хүн хийн гэсэн үг шүү. За. Тэр санааг нь илэрхийлж явах шиг. Тэгээд 10,000-аас баг хичнээн икрэл тоо байна вэ гэж. За энэ нэг жоохон зарим мөгийн шинжилсэн л юм байна. За. Олох нь олсон юм байна. Би энэ тэгтээ Python дээр хийсэн биш магадгүй шүү. Бид одоо C дээр хийнэ. Санаа бол ердөө энэ л дээ. Манай нөгөө нэг unsigned long лимит нь хэдлээ. 19 оронтой төлөө. Энэ юм тий. Нөө. Нэг 2 3 4 5. Энэ багт төлөө. Нэг 2 3 4 5 15 16 17 орно биш тий 17. Энэ дахиад нэг юм биш тий. Тийм хаа. Гайхаж. 1 2 3 4 5 6. Тэгээд 18 19 20. За бид нар 19 оронтой тоо бол харьцаж чадна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 19 оронтой тоог бол бид нэр харьцаж чадна гэдгээ тооцсон. За бид нар энэ бодлогыг зүгээр сэтэр зүгээр 19 орноос хэтэрхгүйгээр нь бодох гээд үзье. Тэгээ 19 орноос хэтрээд байх юм бол нэг олон оронтой тооны үйлдэлийг оруулахаас өөр аргагүй болно л доо. За тэгвэл хий да. Эрс баг гэсэн юм байна хаа тий. Below гэдэг чинь эрс баг гэсэн. Баг л гэсэн үг л дээ. За. Нэг 19 оронтой тоогоо тавьчих. Assigned 19 орон гэдэг чинь энэ араас 18 тэг гэсэн үг шүү дээ. 1 2 3 4 5 6. За энэс их болчвол бүгдээрээ тооцоолоо зогсоогоод бид нар чадахгүй байна. Олон оронтой тооны үйлдэл ашиглаа гэж үзэн гэсэн үг шүү дээ. За нэг жоохон өөртөө жоохон боломж олгоод 2 тооны нийлбэр чинь 18 оронтой 2 тооны нийлбэр чинь 19 оронтой болохдоо эхний цифр нь энэс нэг хэтрээд байхгүй хаа тий. Тэгэхээр бүр жоохон тавраад нэг орон нэмчээ. За тэгээ ингэн гэсэн үг. Реверсийг яаж болох вэ? Реверсийг олдог. Нэг функц чинь. За зүгээр шууд реверсийг олчаа. Тэгээд хааранд нэмнэ. Тэгээ палиндром уу үзэн тий. 50-аас 50 удаа тавьсан шүү дээ. Тэгээд
J-тэй тэнцүү 50 бас баг давтна гэсэн байсан баг шүү. Яг 50 байж болохгүй юм шиг л. Less than 50. За. Давлтлаа хийгээл эхлэх юм шүү дээ. Энд болохоор бид нар юу хийх вэ? Reverse. Энэ болохоор айтаа тэнцүү бай. Тэгээд while тэгээд за ингэчлээ одоо тагаа хуурган штэ тэ. Ингэхгүй юм биш штэ. Хамгийн сүүлийн цифрыг аваад өгööдөх юм байна. Гэхдээ энэ дээр данкер реверс болно штэ тэ. Тэгээ реверс болчиход I тэнцүү I өөртөө реверсийг нэмчээ. За одоо нэг палиндром хэсгийг яаж болох вэ? Энд нь өстө функц чичтэй юм уу? Палиндром шүү. Бүрт хийгээд байна те. Флаг авах юм байна. Хариу маань хэдэн тав аваа гэсэн лөө. Хэдэн тав аваа. За ингээд ерөнхийдөө болчих واخа. Одоо нэг функцийг биччихвэл. Энэ одоо палиндром шалгадаг чинь яах вэ? Энд ч тоо хугацаанд багтахгүй гэсэн зовлон байхгүй л дээ. Хугацаанд багтан зүгээр. Энэ лонгдоо багтахгүй гэдэг л асуудал болгосон шүү. Тэгээд зүгээр чи юу сангаа ашиглаж байгаад. String x биш аа. String болгож байгаа шалгах. Тэгээд for когда тэнцүү 0 камерс баг. За ингээд толгой харагчдээ штэ. За 7 хүрттэй юм байвал бид нэр тэг 1 2 3 4 5 6 гэдэг хүрттэй юм байна. Энэ хүртэл автахад болох юм. 7 хуваах нь 2 хүрэхгүй багт болно тий. 8 байвал явах вэ? 8 байвал бид нэг энэ хүртэл явж шүү дээ. 8 хуваах нь 2 4 заалчих юм байна. W-гийн тип хуваах нь 2 юм байна. Нэмэх нь хэрвээ W-гийн категори цифр нь ялгаатай W-гийн энэ мангарын хувьсгчд хийх бол байн хөнгөц тодорхой ихүүлчихэд байгаа юм шиг сэтгэл юм.
W-г ортно энэ тэгээд KK болохоор байнга давталт тэр байнга үйлчлэгээ гэдэг хар сэтгэл аягүй сэвтэй байт юм. Амар их үйлчлэгээ гэдэг санагдаад. Схан нэг хасна ка. За энэ ялгаатай байх юм бол энэ палиндром биш гэсэн үг шүү дээ. Зүгээр палиндром муу. Юус integer constant is so large that it is unsigned. Хуцаад байна. За. Нэг гэнэ. Хаа нэг вэ? Найны явдлаалтаа гарсан л да. Мангарч байна. Тэг амар их гарах хэрэгтэй шүү дээ. Windows шүү дээ. Яагаад нэг гарч байгаа? Би ID-ийн утгыг нэмэгдүүлээд байгаа юм шүү дээ. Яах вэ? За тоог авчихлаа. Бэлээ энийг соличих л да. Энийг юу болох вэ? Тэгээд зүггүй болох юм шүү дээ. Тэ 249. За гарах нь гарсан. Гэхдээ нөгөө нэг хязгаараас ихтэрсэн үү гэдгийг нэг шалгачмаар байна. Энд байгаа шүү дээ. Хэрвээ I нисэх бивэл яваад хязгаар ихтэрсэн. Хязгаар ихтэрсэн гэнэ. Гэтэ энэ чи хэд юм бэ? Энд ингээд өчөж болно шүү дээ. Limits ингэж жаад max unsigned long value тийм тогтмол байд юм аа. Тэгэхээр айгуу гоё болчтой. Энэ юу вэ? Ингээл болчих юм шүү дээ хасах нэг. Харах. Энэ хэрэггүй болчихлоо шүү дээ. Нэр бодож чи тгээс нэгийг асчвал тэгэл хамгийн өмнөх их утган дээр л очиж шүү дээ. Хязгаараас сэтрэхгүй байна. Энд хүрэхгүй байна. Гэхдээ энэ ч бас арайч шүү дээ. Би энэ хязгаараас сэтрэхгүй гэдгийг баталмаар ахаа. Яг л үлгэн салган л багтаад байгаа юм бах та. Би энэ хязгаараас сэтэрсэн гэдэг авах. Энийг зогсоохгүйгээр хэдэн удаа юм гарах нь хаа тий. Хойлоо. Тэгээд энийг авч үзье л да. Энд чинь
За энийг авч үз. Энэ хэдгээр алхна. Яриа үзнэ. Чид дээр очих хязгаараас төрдөг тий. Бид их бүрэн шалгаж чадахгүй л байна гэсэн үг л дээ. 30 дээр очиод. За зүгээр ингэчээ. Энийг болчихъя. Энийг арай өөрөөр ингэж шалгаж болно. Гоё аргаллаа. Хэрвээ хязгаараас идэх юм бол эн чинь айса баг болчих шүү дээ. Тийм шүү дээ. Яаж арай нэмээд нэмэнгүүт юу гарч ийн харъя л та бүр сонирхол өрчлөө. За ингэж юм гэсэн үг шүү дээ. Энэ тог энэ тог ч манай энэ хязгаарч байлаа. Тэгээд танд хөргөсөн утгын хөргөсөн утгаа бид нар эндээс бүр гаргаж авч чадахгүй юм шүү дээ. Хөргөсөн утга чинь багтахгүй уусаа. За энэ хэл ажил хэл дуустал гэдэг. Юу яах вэ? Олон оронтой тоогоо хийх үү? Тэгээ да тий. Олон оронтой тоогоо яаж хийх вэ гэхэд гайгүй. За болив бүгдийн эхнээс нь ч хастаа гурчлаа. String ашиглахгүй атах шүү дээ. Яха. Төгтөл юм болох. Тэгтээ яах вэ? Алдаатай юм. Тэгсэн ч гэсэн энэ 50 гэдэг нь бас чиг зүг биш юм байна л да. 40 идэл юм байна л да. Бид ч 50-тай барилдаад хийж үзье те. За манай тоонууд чинь за хэдэн орон тоглолоо. 28 байхад болно шүү дээ. А Б нэмээд А дээр нэмээд шүү дээ. Тийм болохоор юм багт болчихно. 32. За тэгээд А-гийн урт B-гийн урт. За тэгээд I J гэж байна те. Тэнцүү 50. 50. За энд нэг хөлтлөө хийн. За одоо зүгээр бид нэр эхлэхдээ зүгээр ингэж энэ А-гийн зэнийг
1 гэж жагаад хамгийн ихний утган дээр нь аяга өгöd. Энэ нүгээс үйлдэл хийгээд эхний удаад 10,000 болох байх юм ихний цифр нь. Гэхдээ ер нь бол хоёр дахь үйлдэлээсээ бид нэр яг нэг цифр байдаг юм хангуулчнаа. Тийм болохоор санаа зовлтгүй. За яах вэ? Нэмэл юм өстэй. Ахлаа хөрвүүлэн те. Хөрвсөн амар ойлгомжтой өстэй. Үлээ. Хөрвсөн нь амар ойлгомжтой л дээ. Тэрийг биелэх юм. Ганц баг. За бид нар чинь хамгийн энэ мөч бас шууд ингэж хийж болохгүй юм байна шүү дээ. Мөч бас ингэж хийж болохгүй юм байна. While юм гэж байна. За нэг цифр болтонгод сүүлийн цифрийн тэгэл нийлэн хэлэхгүй болохгүй юм байна л да. Тэг энэ сүүлийн цифр тэгээд за ингээд хүн шиг юм болчихоо. За одоо хөрвсний бэд хийчихв ятага. Ятага зүгээр. Бэгийн карта тэнцүү. Агийн линейс асган нэгээс асган карта. Хөрвсний бэд хийчлээ. Бэгийн уртыг өөртөө адилхан болгох чи гай зүгээр. Энэ ч тэнцүү байна л да. Тэгээд одоо нэмнэ. За нэмнэ шүү. Эрс баг. Хандөө. Агийн тэнцүү. Анкатэр биеийн таар нэмээд болчих шүү дээ. Гэхдээ нэг сансан гэж нэг юм явдаг те. Эс гэж зовлоо. Бас санснаа нэмэн те. Ингээ явцдаг шүү дээ. За одоо энэ акачин сансан нь болохоор акаг арт тоосон болно. 9-өөс гарсан сансан гэсэн үг. Одоо акач өөрөө болохоор 10-аас бага нь үлдчих явах хэрэгтэй шүү дээ.
Англи болоо. Хэрвээ сонсон тоо байвал агийн аалыг нэмхэн тэнцүү нэмхэн үлээ нэмэгдүүлнэ. Тэнцүү нэг за сонсон тоо нэг л бааштай нэмж байгаа юм чи. Ингээл өстэй байх л та. Нэг л за тэр үл ойлгомжтой. За нэвцээ. Одоо палиндром байна уу гэж шалгаж шүү дээ. Спал параметр авахгүй. Палиндром байвал хариун дээрээ. Нэмэгдүүлээд яваа тэгээ хариу авлаа. За. Ямар олгооч тултан шалгацсан яах вэ? Уг нь бол ингэх ёстой л доо. Энд W max нь болохоор англи баах нь 2 байсан шүү дээ. Тэгээ энэ үртэл тавтгал болоод байсан шүү дээ. Тэгээд агийн W цифр болон агийн А-ээс хасхан 1 хасхан W энэ хоёр цифр ялгаатай юм бол энэ палиндром биш байна. Ерөөсөө палиндром биш гэдэг нөхцөл хийжээч үсэхгүй бол палиндром байна. За алдаа бол бас заавал гарч. Станы боломжлол. Солчин чалгатай. Пост мангар их тохирсон. За алдаа хийсэн баг та одоо бодвол. Ямар л тайсан байна. Сах урт бичлэг болж байна. За ах. Хоёр анзаар бодож байгаа юм чи тээ. Энэ бол зөв. Зөв ч гэжтэй зөв билүү. Зөв л дээ. За энэ мангар их палиндром гараад байна гэсэн үг шүү дээ. Энэ дээр шалгаж чадахгүй гэсэн үг. Зүглэнда. За тэгвэл энэ нэмэгтэр үз. Бид нөгөө реверсийг бид өгч байна. За энэ бол гайгүй болчихсон баха. Тэгэнгүүтээ сандган тэг. Юу вэ? Тэг юу 31,000 гоё. Эцээчд. Би энд нөгөө механика бороо хийсэн юм шүү дээ. Одоо нөгөө флага авах шүү дээ. Палиндром байвал энэ манай литрэл топ биш гэсэн үг шүү дээ. Тэнгүүд флага тэг болгоод тэгээд тасаа гараад. Гэвч энд нь одоо шалгаж хэрвээ литрэл палиндром тойроос уцраагүй бол флаг энэ флагаар тийг авчуулъя. Нэг бол өсгөх зарлж байгаа юм.
249. Тийм хаа айгүй алдаагүй л бичээд байх шиг байсан. Өсөж зарлах дээр л алдаа гаргадаг болохоос айгүй л дээ задах. За нэлээд урт төчлөг болчлоо. Гэхдээ хоёрын янзаар бодлоо шүү дээ. Гэхдээ эхнийх нь буруу гэдгээ баталцсан. Гэхдээ ямар ч байсан гэсэн бид нэр юу гэж үзэх вэ гэхээр unsigned long багтах хэмжээнд шалгачхад л 249 гэдэг тоогоо бол гаргаж ирч чадаад байсан шүү дээ. Тэгтээ бид бүр баталгаажуулж байгаа 7% тоон дээр үлдлээ хийж хад бодлоо. За 249 биш ээ. 55 дууслаа.